юм хэмжээ тэгэл ингээд захиад ерөнхийдөө захиад шаардсан юм гэл захиад бичлэгтэй мэртэлэгдэг. Тэгээд зөвлөгөө гэсэн. Ер нь бичнэ гэж бодож байгаа. Тийм бичнэ. Юу гэж хэлж өгч вэ? Гэхдээ юу ч хийхүүд одоо би ингээл миний би болох гэл дээ өргөдөл гарах нь гэлгүй хүсэл гарах нь гэл дээ. Миний ингээл юм баслын юм албан зургаар ажиллаж байгаа. Одоо л юм ажиллаж байна. Тэ. Тэгтээ хамгийн гол нь нэг өрөөний боломж өгөөч гэх байхгүй юу? Яг л би одоо ингээд юунуудын буудлуудад тий өдрийн 10 гэдэг чинь бас чанга мөнгө шүү дээ тий. Өдрийн 10 төгрөг. Тий чанга мөнгө тэгсэн биш дээ би ингээд төр 20 хэвшлэл ингээд мөнгө өгчээснээс би бас улстай мөнгө бил тавьж тий байр гэхлийн мөнгөд одоо бас улстай мөнгө өгнө гэсэн үг үстэй юм чинь тий. Бидээс асууж Монголд гомон архив их байт юм бэ? Гомон руу 3 халбаа байгаа шүү дээ. Монголд тий. Энэ хараа. Энд манай манай дүүнэл байхгүй юу? Манай дүүгийн ангид байсан. Тэгээ яг бид нэг тавшных байсан тийм утгаараа ингээл гисэн чинь ингээл гаргачихж байгаа байхгүй юу? Тийм. 3 холбоо байдаг. 3 холбоо байдаг шүү дээ. Хамтдаа гэдэг айгүй хамтдаа дүүгэж энэ 13 байдаг байхгүй юу? Тэгээд тэр нь болохоор бас тодорхой хэмжээний хүмүүсийг тийм хүн одоо юм бид нар чинь эмнэлэг талд айгүй мундаг. Таны дуртай баяр ямар байна вэ? Багшны баяр. Яг л бас тодорхой нэг салсан мөн шиг би багш байлаа тий. Тэгээд дараа нь ажлын үед бас багш байлаа. Тэр үеэр гээд хоёр дахь нь бол төсөөдөр. Төсөөдөрт надад айгүй олон хүмүрдэг. Тэмдэг байнас айгүй байлдаг. Цагаан сарыг яаж өнгөрөв? Цагаан сар бас айгүй өндөртэй гэжтэй. Яг бол цагаан сараар чинь одоо би айлын бас нэг сүргийн манлаа гэдэг утгаар гэдэг утгаараа яг хөө тэгэл би хайдцгийн хажуулаад манай хайдцг бол айгүй сайн эцэг. Би утгаараа би дүгэндээ байдаг. Дүгэнд очиж нэг цагаан сар гэдэг. Тэгээ манай хайд эцэг гэдэг манай хайдц манай дүгэнд байдаг. Тэгэл нам хажуусан та. Сайн юм асуумаас надад их юм аа. Асуултаа. Тэгэхээр хамгийн гол нь жоохон бүдүүлэх юм уу? Сайн мэдчих магадгүй л дээ. Асуусан дээр ах тий. Таавал мэдээж одоо яа чинь агар нь эднээс на бэлгээр цаарч байна. Тэгэл бүх сайн юм. Ингээл надаас ингээл асуучдээ яагаад гэсэн. Би араа ингээд ихтэйгээ яг л сонинд хүмүүс зарим нүн ч юм уу худлаа ч юм уу янз янзаар боддог штэ тий. Одоо бол та ингээд бүр өөрийнхөө яваар хэлж байгаа болохоор илүү бодиттой л боллоо. Би яг тэгэл 10 жилд чинь тэгэл анхны хайр маяг гэл байж штэ тий. Би ч гэсэн хүмүүс ингээд одоо яг оригиналаар төрсөн одоо эрэгтэй эмэгтэй хүмүүс ч ингээд өөртөө хайр сэтгэлтэй болчихдог тий. Тэгэл айлал нь учирдаг. Тэгэл дунд нэг захиад зүүдэг байлаа. Гэхдээ над дээр ингээд хайр юм нэг зүүдлэг байсан. Яг би нэг хүнийг амар хардаг байсан. Тэ. Тэгээд тэр утгаараа талбарт байсан би 10 дахь ангийнхаа нэг ахыг хардаг байсан. Тэгээд тийм тэр үеч намайг ч хүүхэн хамш гэж ч юм уу яриад байдаг байлаа. Тэгээд тэр ах ч бас сонирхол нэстэй нэг яхаа хүүхэн хамш гэдэг. Тэгээд утгаараа тэгэл тэр ганцаараа байгаагүй л дээ. Тий. Ганцаараа байгаагүй. Тий ганцаараа байгаагүй. Тэгэл яах вэ? Тэгэл анх тэгэл тэр ахтай би нэмэн талсан гоцсон. Гадаад байсан гэдэг байгаа шүү дээ. Гадаад одоо очиод ямар ажил хийх вэ? Баруун бүжигдэн. Тий. Гэхдээ яг гадаад байсан гэдэг чинь би анх урдны өчнө ингээл бүжиглэл гадагшаа татварч явж байсан. Гэхдээ би баруун явж үзег байхгүй юу. Тэгэл анх
мөнгөн цэцгээд одоо Төмөн цамын чуулгад бүжигчин байсан, бүжигчин дуусан байсан эмэгтэй байсан. Тэгээд тэр анх надад санал тавил бид ингээл баруун гарах гэж байна. Тэгээд Москва урдлах задлыг даах уу гэл. Тэр Франц уусан $50 хинж танихгүй, хэлж мэдэхгүй байлаа штэ. Тэгээд энэ бол надад яг одоо ямар нэг газар дах тохиолдол монгол хэлчингээ хаяг надад бичиж өгсөн Францаар. Тэгээд тань яваарай гэсэн байхгүй. Тэгэл би шууд таксины жолоочд ингээл үзүүлээл гэсэн чинь шууд монгол хэлчин тэр хурж. Манай монгол хэлчин чинь Францын бүр баруун өмнөх хэсэгт байдаг. Яг баруун талд нь шүү дээ. Нөгөө Японы хайтай заалга монгол хэлчин мэт юм л. Тэр үед шүү дээ. Би яг 98 онд айгүй хацтай юм дээр очиж 98 онд ч нөгөө дэлхийн үлгэмбүгийн баяр болж ирсэн байхгүй юу? Дэлхийн авшилт болчихсон шүү дээ. Үлгэмбүгийн. Тэр үеэр би очсон. Эний хувьд гэх юм бол амьдралын утга учир шиг юм уу те? Юу вэ? Хүн болгон зарим нь хайр, зарим нь мөнгө, зарим нь секс гэл маш олон өнцгөөс хардаг шүү дээ. Намуу шиг хүний хувьд амьдралын утга учир юу вэ? Амьдралын утга учир. Амьдралын утга учир гэдэг чинь айгүй олон яг юу да? Үгүй олон талтай байхгүй тий. Одоо нэг өнцгөөс нь хэлээ. Одоо зөвхөн бус хүний хувьд бол хэлэхэд байна тийм ээ. Одоо энэ Монголын нийтлэг талаас хүн ярих бол шүү дээ. Гэрүүлийн залуу одоо ингээд хүчний залууч ингээд амар цалалт малт явагдаад байгаа байхгүй тий. Тэгж болохгүй шүү дээ. Хүн биш дээ хоёр дахь амьдрал гэж байдаг байхгүй юу? Анхны амьдрал гэж байдаг. Битээс залаач хоёр дахь амьдрал гэж байхгүй. Анхны хайртайгаа бол анхны суусан үнтэйгээ байгаа л хүнд биш тогтсон амьдралаа нурааж болохгүй тий. Бүү яах вэ? Баригдахгүй суулгаач шүү дээ. Аль нь араар нь тавьж болно тий. Тэгтээ хинтээ баригдахгүй. Тэгтээ өнөөдөр бол шүү дээ тогтсон амьдралаа нурааж болохгүй байхгүй юу? Тэгэл гоё амьдрал биш тий. Хөр хүүхд үнжихгүй бич бас юу яа амьдрал дээр бас эцгийн салтыг бас үзлээ шүү дээ тий. Тэгээд тийм болохоор би зүгээр миний хоёр хайлаа гэрчээсэн бол яах вэ тий? Бас амьдрал болгодсон шүү дээ миний амьдрал тий. Таны хувьд бол гоо сайн эцгээ. Таны хувьд бол аз жаргалын утга учир гэвэл та бол гэр бүл гэж байна. Тий. Тий. Тэгтээ надад бол гэр бүлтэй болох хувь зай буцагдсан. Тэгээ миний буруу шилтэй. Тэгтээ миний бурууч байж болно шүү дээ. Юу нь бол тий. Сууй гэсэн үчнээ хүмүүс санал тавихт нь нүгүү гэж хэлсэн. Суучгүй байсан би. Монгол батлсан уу? Тий батлаад өгөх юм шиг үстэй. Заавал хамтдаа суугаар гэр бүл заавал тэр нэг цаасан дээр ч юм уу нэг тэгжиж гэр бүл болох хэрэгтэй. Баталгаач болох хэрэгтэй. Тийм үү. Тийм. Жог өрөөсгөл бодоод байгаа юм шүү. Үгүй шүү дээ. Чи батлуулаагүй юм биш үстэй аа. Нийгэмд нэг сонио хандлага байгаа гэдэг шүү дээ. Ижил үстнүүд одоо манин ч гэдэг юм янз янз хүмүүс энэ бол байх ёсгүй гэж боддог нэг тал байна тийм ээ. Нөгөө тал нь бол одоо байх ёстой гэж үздэг юм байна шүү дээ. Тэгэхээр магадгүй үгүйсгэж байгаа хүмүүс тэр хүний оронд өөрөө байсан бол бас яах вэ гэдэг чинь бас асуудалтай шүү дээ. Хүний асуудал бол сайн ойлгож байгаа шүү дээ. Янз янз зал бодоод байна л та. Таны хувьд бол одоо юу гэж бодож байна? Ижил үстнүүд нь байх ёстой гэж бодож байна уу? Эсвэл ийм хүмүүс юу ороод энэ байх ёсгүй болов? Чи ялт айгу буруу ойлголт юм аа. За энэ буруу байж. Ижил үстнүүд биш дээ байгаа. Цаанаас угаасаа төрөлх юм байдаг байхгүй юу? Төрөлх юм байна. Одоо шинэ хоёр эмэгтэй хүн бие биенээ сонирхол гэдэг төрөлх юм байна гэж байх уу? Төрөлх юм байна. Би бол ямар нэгэн гадны нөлөөнөөс болж тийг болдог гэж бодоод байгаа шүү дээ. Үгүй шүү дээ. Бэлгийн чиг хандлах нь шүү дээ. Анхнаас цаанаас ихээс эцгээсээ төрөх. Их эцгээсээ дундаасаа төрөөд шүү дээ. Эхтэйч байсан эмэгтэйч байсан. Бэлгийн чиг хандлах нь угаасаа л ихтэй төрсөн байлаа чи байлаа тий. Чи төрөхтөл ихтэй хүн сонирхоод төрсөн. Долноо байхсан. Эмэгтэй хүн болгоод төрсөн. Эмэгтэйнийг сонирхдаг болгоод төрсөн. Тэгээд хамгийн гол нь нийгэмшгийн тулд одоо Монгол хэлсэн шүү дээ. Азийн орн бол ялангуяа айгүй хэцүү шүү дээ. Ард түмний дунд ингэж явахын тулд тий. Заавал нөхөртэй заавал авгаатай байх хэрэгтэй шүү дээ. Заавал хөр хөхтэй байх хэрэгтэй. Тэр утгаараа авгаа авдаг ингэдэг. Зоригтой хэсэг нь бол ганцаараа байдаг. Тийм байхгүй юу? Бүр багасаа тэгэл ихээсээ төрөл ерөнхийдөө